Баян жаргал өвөр Монголын Хөлбөмбөр хотын шинэ баруун хошууны ар хашаат сумын төмөн жаргал багын малчин. Одоогоор 1987 мал аж ахуйн мэрэгдлийн хоршоо эрхлэн адлуулж байна. Энэхүү хоршоо 2020 оны 3 дугаар сард гэр бүлийн үндсэн дээр байгуулсан юм байна. Хоршоонд одоогоор 1600 м квадрат талбай бүхий үхрийн сарвч, 300 м квадрат өвс тэжээлийн агуулгах, 100 м квадрат төл бойжуулах сарвч, 100 м квадрат тугалын хашаа, 200 м квадрат тусгаарлах хашаа зэрэг үндсэн байгууламжтай бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар сайжруулж байгаа юм байна. Хоршоонд одоогоор 5 гишүүнтэй. Танай хоршоо зөвлөх гол нь юу хийх вэ? Мал малчхаас уу? Голдуу одоо үхэр. Төрөндөө хань үхэр бүрт хийж ижээ. Тэрийг бүр худалдаа тэгээд үлдэр сайжруулаад сайн үлдэр гадагадаас асраад одоо малжиж байна. Анчалаг бол одоо цөөхөн тогийн малжаад одоо орлого нэмэгдээд одоо шанарыг батлаад цөөхөн тоо малж байна. За Баян жаргал өмнө нь бүжигчин мэрэгчлэр ажиллаж байсан 2005 онд Хөлбөмбөр хотын урлагийн сургуулийг төгсөөд төгснөхийн дараа хошууныхаа Улаанмөчир чуулганд бүжигчнээр ажиллаж байсан. Харин 2019 онд Улаанмөчир чуулгын адлаан орхоод 2020 он гэхэд 1987 мал аж ахуйн мэрэгдлийн хоршоог байгуулсан байна. Хоршоо байгуулагдах үед түүний эзэмшилд 700 гарын хон 120 орчим үхэр байсан бол 2021-с 22 онд үхэр хоньны үн зах зээл дээр өндөр байсан үеийг ашиглан бүх малаа морлуулсан юм байна. Харин 2023 оноос 2025 онд Австрали улсаас махны чиглэлийн импортын Симентал үхрийн 80 толгой үхэр оруулж ирэн мал сүргийн бүтцээ шинжилж махны чиглэлийн мал аж ахуй хөгжүүлэх адлан эхлүүлсэн байна. Яагаад адлаа хаяа өдөөгөө харихыг батсан. Төрөндөө одоо бас гэрэн сүрэн гаргуудар боллоо. Гэрийн хүн хавсарнаа. Одоо наяр ажил дээр хийгээд бас өвлөө ажил бас шанг болоод ч та одоо наяр ажил хийхэд бас хүчирдэг бол ясуу одоо наяр ирэхэд өсөлөн ш та. Тэгэхээр одоо бас отогоосаас авъяагаад хөдөнө гарьяагаад одоо гойж аваад нас явж гişin. Тэгээд хөдөнө хавсарыгаад бас нотогоос авахгүй болгүй. Монгол банкар тийм аа. Өөрөө юм банкар дуртай тийм үү? Тий, банкар дуртай. Одоо хэдий байна? 10-аад байна. Өөрөө нэртэй. Тэгээс анх удаа банкар юм олноор тэжээж игээд хэлсэн чинь тэгээд өдөрт юугаар тэжээдэг вэ? Яаж тэжээх вэ? Өдөрт бүр нэг өдөр нэг хоргоны мах хийж байна. Жаахан хоргоны мах. Нэг банкар нөх. Тий. Нэг жил бараг 5-6 мянган хоргон хийдэг байна. Тэгээд гол нь ямар зориулалтаар тэжээж зүгээр дур бах. Өөрөө дуртай. Тэгээд Монгол банкараа нэг гайлганы яваад Үйлдвэр сайжруулах гэсэн үг шүү дээ. Жим мөрөдөл одоо өөрийн өмнө хийж их улам ирүүсэн хийж одоо илүү малчдаа дагуулж малчдаа нэг дуурал бол явуулчихна.